Хоёр хөлөө доошин жигээд орчноо зөөлөн ажиглаад бэлэн болсон үедээ нүдэн анаарай. Баг зэрэг биеэ хөдөлгөөд араа хөдөлгөөд бай башлыг олох хүртлээр жоохон биеэ хөдлөгчээ. Та нэгэн газар хүрсэн байна уу? Чангарсан байна уу? Шүүмжгүйгээр ажиглаад үзээрэй. Одоо таныг амьсгал дээрээ төвлөрнөө хэмээн урьж байна. Хамраараа амьсгал аваад амаараа удаанаар хаж гаргана. Хамраараа эхлээд 4-ийн тоонд тоолоод амьсгал аваад гизээ оргишинд хэлээ. Гизээ дүүргээд 4-ийн тоонд бариад 8-ийн тоонд гаргаад үзье. Тоолоорой. Амьсгал авлаа. 2 3 4 түүчлээ. 2 3 4 гаргалаа. 2 3 4 5 6 7 8 амьсгалаа дүүртэл нь авлаа. Түүчлээ. 8-ийн тоон гаргалаа. Эцээрээ шахаад бүх агаарыг гаргаарай. Өөрийн таваараа өөрөө тоолоод хэсгийн хором амьсгалаад сууя. Надад таныг амьсгал дээрээ завсарлага авна уу хэмээн пауз авна уу хэмээн урьж байна. Хаалгалгүйгээр жирийн амьсгалаа химнэлээ хэдхэн хором ажиглаад суугаарай. Бодол орж ирнэ. Нөгөө юмаа л давтах гал байдаг. Буцаал анхаарлаа зөвхөн амьсгал дээрээ төвлөрүүлээрэй.
Энийг эдэс яаж хөдөлж байна? Хамраар орох гарах агаар ямар байна? Амьсгалаа сонсох бас ямар байна? Одоо таны бүхий л анхаарлаа хөлийнхөө олонд аваач нөө хэмээн урьж байна. Хөлийн улаа доош нь жигээ толгуурыг мэдрээрэй. Өшиг толгуурыг мэдрээд та зөвхөн хөлийн улан дээрээ хаос зогсолт хийгээд үзье. Ороонуудаа зөөлөн нэгээр хөдөлгөж болно. Хүснээрээ ч хөдөлгөж болно. Толгуур танд ямар мэдрэмж өгч байна? Хөл чинь хөөтөн байна уу, дулаан байна уу? Чин шурамс нь ямар байна? Одоо ирээн булчин л байгаа. Хөлийн ирээн булчин шилбээ ажиглаад зөөлнөр ажиглаад бүхэл анхаарлаа суудал дээр аваач нөө. Одоо өөрийн суудал ноглом боёнда өгзөндө завсарлага өгөөд энд завсарлага аваад хэсгэн хоромсуй. Анхаарал чинь төөрж болно. Буцаал суудал дээр авчраад өчрөх хөлн дээрээ ихтгэн хормыг өнгөрүүлээ. Суудлаа анзаарах үед биеийн хаа нэгтээ анхаарал татсан мэдрэмж төрж байна уу? Хаа
хаа нэгтээ өвдсөн эсвэл хөшсөн байвал одоо зөөлхөн ажиглаарай. За суудлын дээр анхаарлаа хандуулна уу? Одоо хэвлий наран сулжээ. Одоодны гал цэг дээр тавсарлага авъя. Эзний хөдөлгөөн ямар байна? Шүүмжгүйгээр ажиглая. Чангарсан газар байвал зөөлөн анхаарлаа хандуулаарай. Магадгүй гараараа чангарсан хэсэг байвал зөөлөн хүрээд дэмжлэг үзүүлье. Одоо анхаарлаа цээжний гол хэсэг зүрхэн дээр. Анхаарлаа хандуулъя. Эдгээр хормыг зүрхтэйг нөхөрлөөд хамт завсарлаад үзье гэх үү? Зүрх цээжиндээ анхаарлаа хандуулахад биеийн хаа нэгтээ өөр хэсэгт анхаарал татж гинэ үү? Тангарсан, өвдсөн, чинэрсэн хэсэг байвал зүгээр л зөөлнөөр ажиглаад үзээрэй. Наад анхаарлаа зүрхэн дээр агаачна.
Одоо анхаарлаа таныг хоолой, биеийн илэрхийлэмж болох хоолой нэрээр авч нөх хэмээн урьж байна. Таны дуу хоолой өөртөө итгэх итгэлийн илэрхийлэмжэнд байгаа. Шүүмжгүйгээр хоолойтойгоо хамт тасарлага аваад үзье. Эсвэл гараараа хурж болно. Дэмжлэг өгөө зөөлөн гараа тавьж болно. Ямар байна та хүснээрээ л хөдлөөрэй. Одоо би таныг нүүрэн дээрээ скэн хөрөг өнгөрүүлнө хэмээн урьж байна. Ирүүгээ зөөлөн суллаад, хилээ суллаад. Өвшөмөр байвал өвшөөгээ. Харынхаа алгыг, хоёр алгыг хацар дээрээ тавиад нэг гой хин нэгэн инхрээлээд ямар их хайр татсан юм бэ гэд хараад зөөлөн илбэж байгаа шиг хацар дээрээ хэдхэн хормыг өгье. Энэ илэрхийлэмж, энэ байшил чи миний хувьд чухал. Үнэхээр чухал. Эрхэм нандан гэдгийн илэрхийлэмж биш гэж юу? Зөөлөн илбээд хайр татам. Байгаагаараа л хайр татам. За одоо үсээ сайхан амшин илбээ, зөөлөн илбээ. Үсээ мэдрээ. Үзүү мөрөө зөөлөн илбээ. Хүрсэн байвал суллаа. Харлаа нуруунд дээрээ авчирна уу хэмээн урьж байна. Нуруу таны өөртөө итгэх итгэл. Хоолой таны илэрхийлэмж. Энэ хоёр хамтдаа ажиллаж байдаг. Нурууны нулан бүр дээр
хэдхэн хормыг өнгөрүүлээд үзье. Нуругаа зөөлөн зэгцэх суугаад өөртөө баттгалын үг хэлж болно. Би өөртөө итгэлтэй. Би чадвартай, чадамжтай. Хүн бүр онцгой шиг би өөрөө ч бас онцгой. Чухал. Надаа хамтдаа бяцлаглынхаа төсөл хэсэг рүү орж байна. Би таныг дахиад зөвхөн дээрээ гараа тавиасаа хэмнүүлж байна. За зөвхөн дээрээ гараа тавиа. Би бол хайр гэд тохиолъё. Ингээд хэлэх үед биеийн хаана ямар реакц үүсэж байна? Бүгдийг нь ажиглаарай. Би бол хайр. Би бол хайр. Би бол хайр. Өөртөө мөхлаад би дэлгэрэх шинж тэмдгийг хөөгөөд ажиглаарай. Би бол хайр. Би бол хайр.
Одоо биеийнхээ хамгийн хүчрхэг эрхтэн болох зүрхэн дээр хаад нэг 1 секундыг өнгөрүүлээд ажиглаад энэ дэлхий дээр хайр илүү хүчтэй болж байгаа хэмээн тунхаглаад өөрийн махан бай зүрх сэтгэлд үүссэн орон зайг, засар зайг анзаараарай. Таны сав суларсан байна уу? Таныг савтай зөөрлөвөл өөр шин зүйлийг нэмэх орон зай үүссэн байна уу? Энэ удаа уусаагүй байсан ч болно. Одоо өөрийгөө зөөлөн ажиглаад бэлэн болсон үедээ ааж марнэгээ орчноо зөөлөн скандаж гүйлгэж хараад анхаарлаа хандуулаарай наашаа.